За өчигдрөөс эхлээд улсын их хурал маш чухал асуудлуудыг хэлэлцэж байна. Анх удаа энэ их хурал улсын төсвөө бүтэн циклээр нь батлах гэж байна. Тэгэхээр улсын төсөв хэрхэн яаж батлагддаггүй гэхлээр эхлээд одоо энэ хөгжлийн төлөвлөгөө төсвийн хүрээний мэдэгдлээ батлаад араас нь одоо намрын чуулганаар улсын төсөв яг эдгээр зүйлийн дагуу боловсруулагдаад орж ирдэг. Тэгэхээр өнөө маргаашийн хилцүүлгүүд энэ сард болох хилцүүлгүүд дээр бол бид бол маш их ач холбогдол өгөх хэрэгтэй маа. Тэгэхээр саяны гишүүдийн яриад байгаа, хурлын даргын яриад байгаа юм нэгдсэн ойлголтуудаа бол бас бий болох юм боломж завшаан гэж хараад байгаа. Тэгэхээр уул нь бол энэ завшаан дээр бол ерөнхий сайд маань бас орж ирээд улсын төсвийнхөө хилцүүлэгт оролцоод гэр бүлийнхаа төсвийн талаар ч гэсэн тайлбар юугаа хийгээд тэгээд хамтдаа нэгдсэн ойлголтод бол хүрчмээр л байгаа даа. За тэгэхээр эдийн засгийн хөгжлийн яамнаас төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барьсан байгаа. За төсвийн хүрээний мэдэгдэл дээр бол улсын нэгдсэн төсвийн урсгал зардлыг 25 оны хэмжээнд буюу 25.3 тэрбум төгрөгөөр оруулж ирсэн байна. Тэгээд би бол урсгал зардлыг бол улам цаашаа танах боломжтой гэж хараад байгаа. Хөгжлийн яам болохоор төрийн албан агчдын оронтойг бас цомгтгох бодлогыг бас давхар оруулж ирж байгаа шүү дээ. Тэгээд урсгал зардлыг бол энд 25.3 их найд төгрөгөөс улам доошоо буулгах боломжтой гэсэн тийм бодол байхад сангийн сайд маань болохоор нөгөө дургуд хүчгүй гэдэг шиг бүх одоо урсгал зардлыг хуулиар баталгаажуулсан, цалин халамжаас бол цаашаа хитэрдэггүй маа энэ төр гэд юм яриад байдаг. Гэтэл ер нь бол одоо улсын төсвийг нодлон намар бид нар харж яхад бол одоо үрэлгэн давхарцсан хит одоо юм данхаасан тийм зардлууд бол хаасайг бол байгаа шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ тэн дээр нэг юм таналт хийхийг зориё л доо. Та тэгэхээр тэр асуудал дээр нэг юм одоо бүр дөрвтойхон шиг одоо нэг ихтгэл үнэмшилтэйхэн шиг урсгал зардлаа танах дээр ажиллаад өгөөч гэж одоо бас хүсэх байна. За ядаж одоо 22 3 их найдад хүрэгчих юм бол одоо сая гишүүдийн яриад байгаа хөрөнгө оруулалтын орон зай чинь бас тэр хэмжээгээр тэлнэ. Тэгжиж бидний одоо бас эдийн засгийн өсөлт одоо энэ 6% чинь хүрнэ. Тэгэхээр урсгал зардал дээр ажиллая гэж хэлмээр байна. За тэгээ би өчигдөр сангийн сайдаас энэ 24 оны төсвийн тодтгол тавигдсан нэг 300 гаруй тэрбум төгрөгийн тэзүүний зардал юу нь юу болж байгаа вэ? Энэ том төслүүд дээр чи одоо яг ямар хэмжээний одоо ямар төслүүд дээр яг бодитоор тэзүү үегдсэн байгаа вэ гэдгийг асуусантаа хариулаагүй түндэ хариулт авъя. За тэгээд үүндээ бид нар одоо макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд хянж явах нь чухал, инфляц, ханш. За тэгээ ханш дээр бол яах вэ гэхэлэр бид нар экспортолд хэлэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд гол нь одоо экспортын бус бүтээгдэхүүний уулуурхаан бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэе гэж яриад байгаа. За үүн дээр бол одоо бас гадаад яам ямар бодлого баримталж байгаа вэ гэдгийг асуумаар байна. Энд чинь 2 3 хаан сайд сууж байна. Тэгэхээр сангийн сайдаас асуулт асуулаа, гадаад яамны сайдаас асуух нь бид уулуурхаан бус экспортын бараа бүтээгдэхүүний зах зээлээ тэлэх, ер нь одоо гадаад зах зээлээ тэлэх тал дээр танаа яам дөрвтэй санаачлаг гаргаад ажилламаар байна. Харамсалтай нь үр дүн бас харагдахгүй байна. Бид нар намарч гэсэндээ одоо төсөв батлах үед энийг айгүйх ярьсан тийм ээ. Нөгөө гадаад харилцаагаа эдийн засгжуулъя гэдэг агуулгаар. Гэтэл бол сая ингээл баахан томилгоонууд яригдлаа. Тэн дээр нь дандаа улс төрчнөр явж гин. Тэгээ гадаад харилцаа чи эдийн засагчж байгаа зүйл ерөөсөө харагдахгүй байгаа юм. Тэр танаа яам энэ тал дээр яг ямар дөрвтэй бодлого шийдвэр гаргах юм бэ? Тэгээ цаашдаа бид ер нь одоо энэ гадаад зах зээлийг хэрхэн яаж тэлэх юм бэ? Энэ одоо зүүн өмнөд Азийн зах зээл рүү яаж хандах юм бэ гэдэг юм уу? Европын зах зээл рүү яаж гарах юм бэ гэдэг зүйлүүд дээр бас хариулт авъя. За жаргалан гишүүний асуултанд хариулъя. Энийг өмнө бас олон удаа асууж байсан. Гадаад худалдаа эрхлэхэд экспортыг нэмэгдүүлэхэд гадаад харилцааг эдийн засгжуулахад эрх зүйн орчин бол хангалттай бүрдсэн. Бүх айл манай бараа бүтээгдэхүүнийг авъя, сонирхолтой байна. Бүх айл манайтай хамтарч ажиллая, уулгаан салбарт гэдэг. Биднэрт өөрт дотоодд асуудал их байна. Бүх асуудлыг улс төржүүлдэг, хууль эрх зүйн орчин сайн бүрдээгүй, хөрөнгө оруулагчдад эргэтэн тодорхойгүй, өмнө нь гомдоцсон хөрөнгө оруулагчдын гомдлыг барагдуулаагүй, хэлсэн амандаа хүрдэггүй, салбарын яамдуудын зарим бодлого нь тодорхойгүй. Одоо зөвхөн ганцхан жишээн дээр бид нэр энэ critical mineral дээр олон улстай хамтарч ажиллая гэдээ олон улс санал тавихад одоо хүртэл бид нар яг ямар бодлого баримтлах уу, ямар эрх зүйн орчинтой байх уу, өмнөх энэ салбарт хөрөнгө оруулаад гомдсон гадаадын хөрөнгө оруулагчдынхаа гомдлыг яаж барагдуулах юм. За дээрэс нь манай төслүүд шаардлага хангахгүй байна. Хөрөнгө оруулъя гэхэд бид нар бүх улстай боломж нь байна.
Зөвхөн булангийн орнуудаа одоо бид нар хөрөнгө оруулалтыг 20-30 жил ярьж байна. Бүгд шаардлага хангасан, шалгуур хангасан ийм сайн төслөө хийгээд ирээ. Хөрөнгө оруулахад бэлэн байна гэдэг. Ийм төслүүдийг бид нар бас хийж чадахгүй, өгч чадахгүй, хамгаалж чадахгүй ингээд цаг хугацаа бас их алдж байна. Манай бараа бүтээгдэхүүнийг авъя гэхэлэр стандартыг хангаж чаддгүй, 20 цэрийнхэнд дэглэмийг давж чаддгүй. Одоо гадаа экспортод явж байгаа бараа бүтээгдэхүүн бол давандаа хувийн хөвшлүүдийн өөрснийх нь хөгжлийн хүрээнд л чадаад хийгээд явж байгаа. Тэгэхээр бид нар яг бас хувийн хөвшлээ дэмжиж чадж гин үгүй юу? Тэрнээс бол гадна талд орчин байна, эрх зүйн орчин бүх баримтчүүд нь байгуулагдсан, хэлцээрүүд нь хийгдсэн, бүрдсэн байна. Одоо бид нар өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй гэж хэлмээр байна. За 2024 оны төсвийн тоддлоор тавигдсан тэзүүнүүд дээр сайд нар маань өөрсдөө гүйцэтгэх явцыг хилжүүлэх сайн байна. Тийм учраас сайд нар орж ирээд энэ дээр яг ямар хувьтай явж байгаа. Ер нь бол бүх гэрээнүүд нь хийгдсэн. Тэзүүний ажил нь одоо яг процесс нь явж байгаа л гэсэн бид нар ийм мэдээлэлтэй байгаа шүү. Тодорхой хэмжээний санхүүжилтүүд нь бол ингээ гараад явж байгаа. За урсгал зардал дээр Жаргалан гишүүнээ засгийн газрын хэмнэлтийг бид нар байнга дэмжинэ. Бүтээмжийг байнга дэмжинэ. Хувийн хвшлийг байнга дэмжинэ. Хувийн хвшил хийж болох юмыг төр эзэж хийж баймааргүй байгаа юм. Тэгэхээр хоошоо суусан зүйл ерөөсөө огт байхгүй. Харин та яг цагаад болохоор битээ хоошоо суугаарай. Энэ Монгол улсын төсвийн чинь 75% нь яг харахгүй л одоо урсгал зардал үүнийх нь 60 гаруй хувь нь ерөөсөө 3 салбар дээр байдаг. 3 салбар дээр. Эрүүл мэнд, боловсрол, нийгэм халамжийн салбар дээр байдаг. Тэдгээр нь бүгд хуультай. Хуулийг нь таны ширээн дээр авч тавьдсан байгаа. Цаа тэрэн дээр бас мөн одоо санаачлагтай байгаад өөрөө хууль санаачлах эрх бүхий субъект нь энэ хуулиудаар ийм урсгал зардлыг нь одоо зогсоочвол үлэм хэмжээний хэмнэлт гарах нэ гэдгийг нэг зөрөгтөө гаргаад ирээрээ. Тэгвэл их сайн байна. Урсгал зардал дээр үйл ажиллагааны зардлууд дээр бид нар хэмнэлт хийж болно. За харин энэ дээр бол харин бид одоо хувийн хвшлэр гүйцэтгүүлэх маш олон ажлуудыг тийш нь оргитоор бид шилжүүлэх хэрэгтэй. За энийг бол өмнө бид бас шатараатаагаар хэрэгжүүлэх гээд одоо хэд хэдэн удаа оролдож ирсэн боловч тэр бүр бас амжилттай болдгүй юм байна лээ. За тийм учраас энэ дээр бол одоо салбарын маш том одоо манлайллууд хэрэгтэй. Улсын хурал дээрээс шийдвэр гаргаад за тэндээсээ бас эргэж үзэхгүй байх гээд олон зүйлүүд болд юм байна лээ. За энэ удаа төсвийн хүрээг ярьж байгаа. Та төсвийн хүрээ хоёроо сайн ялгаж байгаа гэж бодож байна. Тийм учраас төсвийн хүрээн дээр ямар ч байсан бид тоонуудаа баталж яваад за ингээд удахгүй төсвийн одоо бид өргөн барих төлөлтийн ажлууд маань ингээд шувдрах бах. За тэр үеэр ч мөн одоо энэ жилийн хувьд онцлог гэвэл улсын хурал дээрээс бас хэд хэдэн ажлын хэсгүүд гараад за салбар яамдуудтай за манайтай ч гэсэн нэлээд ойрхон ажиллаж байгаа. За тэр зээлийн ашиглалт дээр гарч байгаа одоо санаачлагч гэсэндээ ер нь бол бас энэ ажлын хэсгүүдтэй нэлээд бас одоо ажлууд нь уялдж ингэж явж байгаа гэдгийг хэлий түрүүн амар өсвөлн дарга нэлээд тодорхой хэллээ танд их баярлалаа. Би жавхлан сайдаас саяны дээр тэзүүнүүдийг асуугаад байхлаар салбарын сайдууд руу хандуулаад байх юм. Тэгэхээр уул нь тэр сангийн сайд нь тэр тэзүүнүүдээ бас нэг санхүүжилтийг гаргаад араас нь бас хөөцөлтөд явмаар байна шүү дээ. Одоо энэ төслүүд байхгүй гэдээ бас гадаад харилцааны сайд чи хэлээд байна шүү дээ. Тэр одоо тэр төсвийн тодтгол батлаад мөнгө тавигдсанаас хойш одоо даруй одоо бараг жил боллоо шүү дээ. Тэг ингээ мөнгө тавигдчихдаг тоолуур нь тоологдоод яваад байхад төсөлч байхгүй, бэлэн төсөлч байхгүй, юу ч байхгүй сууж иж бас болохгүй үстэй. Тэгэхээр энэ ажил дээр таад маань нэг сэтгэл гаргаад ажиллаж болохгүй мó? Түүнээс биш одоо таад хууль санаачлах хэрэгтэй гэд их хурал руу чихээ суугаад ах юм. Засаг дээр чи 23 сайд ажиллаж байгаа шүү дээ. Дор бүрнээ тодорхой асуудлууд хариуцаад, салбар хариуцаад ажиллаад байгаа. Тэнгүүд салбарын сайдууд нь болохоор нэг руугаа жигсэн тийм ч юм байхгүй, ийм ч юм байхгүй, ийм ч нөхцөл бүрдэхгүй байх гэж яриад ах юм. Тэгээ одоо энэ сонгуулиас хойш чи бүтэн жил өнгөрчлөө. Яг бай манай Жаргалан гишүүн надаас л асуух дуртай байд. Өөр одоо хариулчих хүмүүсийн дотор зөндөө байж гин. Гэхдээ би дахиад хариулъя. Эн чин төсөв дээр нь тавьдсан энэ ажлууд нь гэрээн хийгдээд 8 сарын 30-ны дотор дуусах ёстой. Ингээд санхүүжилтээ аваад явж байгаа. Үгүй чинь бүхэл бүтэн яам нь байж гэн, сайд нь байж гэн. Тэг яамгүй ч гэсэн асуудал эрхэлдэг сайд нь байж гэн. За тэр одоо тэзүүг нь өөрийнхөө төсвөөр авч яагаад баталчгүй санхүүжилт нь гаргаа явж байгаа сайд чинь тусдаа ингээд явж байгаа шүү дээ.
Ингээл явж байгаа. Тэгэхээр сайдар нь илүү тодорхой хариултсан дээр тэр түрүүн тэр өөрөө бас нэг юм асуугаад байсан. Тэр нөгөө хэд хэдэн төсвгээд энэ бол 12 оны асуудал шүү. Та бол маш сайн мэдж явах ёстой. Хөгжлийн банкаар гарч ирсэн тэр санхүүжилтүүд тэр асуудлуудыг дараа нь тэр олон улсын валют сангийн хөтөлбөрт орох үед Монгол улс хэд хэдэн төсөвтэй болцсон байна. Төсвөөс гадуур явж байгаа зардал чинь энэ байна шүү.